Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын нийгэмд зарим одоо шашны гаж урсгалтай холбоотой нийгмийн сэтгэл санааг түгшээсэн үйл явдлууд болж байгаа. За үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч ИЖ-ийн засаг захиргааны зүгээс зарим сүмийн эсрэг одоо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах юм шийдвэрт хүрсэн гэдгээ мэдэгдэж байгаа. За калт буюу шашны одоо гаж урсгал тооцогддог нэгдлийн сүм Есүсийн шин цоочийн нэртэй одоо шинэ газар тэнгэр нэртэй энэхүү сүмийг мөрдөн шалгах үйл ажиллагааг энэ 7 хоногт эхлүүлсэн байна. За өнгөрсөн 7 хоногт эдгээр шашны бүлгүүд болон тэдгээр одоо шашны бүлгүүдээс улс төрчтэй хэрхэн холбогдож байсныг нь шалгах зорилгоор нийтдээ 47 мөрдөн байцаагчаас бүрдсэн прокурор болон цагдаагийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна. За өнгөрсөн жил бол нэгдлийн сүм улс төрчдөд хууль бус лобби хийсэн гэсэн мэдээлэл гарсан. За үүний дараа бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч ИЖ-ийн өнгөрсөн сард энэ талаар мөрдөн байцаалт явуулахыг шаардсан. За өнгөрсөн жилийн хувьд бол 2022 онд тэргуун хатагтай асан Ким Гён Хид тансаг эдлийн бараа бүтээгдэхүүн үүсгэх замаар нэгдлийн сүм өөртөө ээлтэй бодлого явуулахыг хүссэн. За энэ хэрэгээр бол нэгдлийн сүмийн удирдагч хан хагжааг баривчилж саатуулсан байгаа. За мөн тус шашны бүлэглэл 2022 онд Солонгосын ардсан намтай холбоо тогтоохыг оролцсон гэдэг нь хуулиар хууль хяналтын байгууллагуудаас тогтогдсон байгаа. Солонгосын ерөнхийлөгч ИЖ-ийн хувьд шашны удирдагчтай зоог барьсан. За өдийн зоогийн үеэр шашны удирдагчид хуурамч шашны урсгалуу түүний дотор эдгээр нэр дурдсан хоёр бүлэглэлийн учруулж байгаа хор хөнөөлн ноцтой бөгөөд үүнийг хатуу аргаар шийдвэрлэх ёстой гэж хэлсэн байна. За харин ИЖ-ийн зүгээс тэдний хэлсэн саналтай бол санал нэгтэй байгаа гэдгийг илэрхийлж энэ бол маш одоо шийдвэрлэхэд хэцүү асуудал боловч манай нийгэмд учруулж байгаа хор хохирлыг нь бид нар хэтэрхий удаан хугацаанд анхааралгүй орхитуулсан учраас үр дагавар ноцтой байдалд хүрсэн гэж хэлсэн. За мөн лав гарагт ерөнхий сайд Ким Мин Сок эдгээр бүлэглэлийг устгах ёстой нийгмийн босромог үзэгдэл гэж тодорхойлон хамтарсан ажлын хэсгийг наривч мөрдөн шалгалт үйл ажиллагааг явуулахыг шаардсан байна. За ажлын хэсэг нэгдлийн сүмээс улс төрчид мөнгө дамжуулсан гэх хэргийг цагдаагийн мөрдөн байцаалтын хамт хүлээн авсан гэдгээ мэдгдсэн. За өмнө нь бол мөрдөн байцаалт огт хийгээгүй байсан шинэ зочи буюу шинэ газар тэнгэр нэртэй одоо шашны бүлэгтэй холбоотой хэрэг дээр бас мөрдөн байцаагчид ажиллаж гисэн байна. За тус бүлэглэл нь 2021 онд ардын хүчний намын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны үеэр ардын хүчний намны нийтдээ 100 мянга орчим гишүүнийг эсвэлэх ажлыг зохион байгуулсан гэдгийг мэдээллийг одоо ажлын хэсэг бол хянж үзэх төлөвтэй байна. За энэ одоо сүмийн зүгээс ялангуяа ерөнхийлөгч асан Юн Сокёлыг намын ерөнхийлөгчийн одоо сунгаад нэр дэвших үед нь түүн туслахын тулд энэ сүм одоо ажилласан гэдгийг тухайн үедээ Дэгү хотын дараагаар ажиллаж байсан Хон Чупэй энэ одоо сүмтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн жил бол олон нийтэд ил болгож байсан. За шинэ Сочи буюу шинэ газар тэнгэр бүлэглэл нь одоо бүртгэлтэй компани биш учраас засгийн газар мөрдөн байцаалтын үр дүнгээс хамаарна нэгдлийн сүм болон энэ шинэ тэнгэр газар нэртэй сүмийн одоо компани бүртгэлийг нь туслах талаар авч үзэж байгаа юм байна. За Солонгосыг дахин бүтээх намын төлөөлөгч Ким Жи Вон өнгөрсөн сард одоо барьсан баримт бичигт нэгдлийн сүмийн бүртгэлийг хариуцдаг соёл, спорт, аялал жуулчлалын яам, эрх баригчтай хандан хууль ёсны зөрчил нь хэрвээ баталгаажуулсан тохиолдолд эдгээр сүмийн үйл ажиллагааг зогсоох болно гэсэн ийм мэдээллийг гаргасан. За засгийн газрын хувьд шашны бүлэглэлийг тогтоосон зорилгоосоо хэтэрсэн үйл ажиллагаа зохион байгуулагдах ёстой нөхцлөө зөрчсөн эсвэл олон нийтийн ашиг сонирхол хор хохирол учруулсан тохиолдолд бүртгэлийн цуцаж болно гэж заасан байдаг юм байна. Бүртгэлийг нь цуслах нь тус бүлэглэлийг хууль ёсны хамгаалалт болон татварын хөнгөлтөөс одоо гарах боломжийг бүрдүүлж байгаа ч гэсэн эдгээр одоо шашны бүлэглэл нь сайн дурын холбоо хэлбэрээр цаашид үйл ажиллагаа явуулах боломж нь нээлттэй хэвээр байгаа юм байна. За энэ одоо сүмээс гадна бас өмнө нь бас ийм сүмүүдийг тараах үйл ажиллагаа бас Солонгосын түүхэнд болж байсан юм байна. За тухайлх юм бол гишүүд нь муу гүйцэтгэлтэй дагалдж байсан одоо хүмүүстэй халдаж мөнгө нэгсэн үндслээр Христийн шашны Домбан шашны бүлэглэлийн бүртгэлийг 1976 онд цуцалж байсан юм байна. За үүнтэй тустай арга хэмжээг 2001 онд гэрэлсэн хосуудын үүсгэн байгуулсан мөхлийн өдөр шашны бүлэглэл нийтдээ 1500 орчим хүнийг залилсан луурын одоо үйл ажиллагаа явуулсны улмаас байгуулах хам бүртгэлийг цуцлуулж байсан удаатай. За мөн Сөүл хотын захиргаа COVID-19-ийн одоо цор тахлын үеэр 20 цэрийн дэглэмийг зөрчсөн гэдэг үндслээр тус хотод бүртгэлтэй шинэ Сочитой холбоотой хуулийн этгээдийг хуулийн бүртгэлийг нь одоо цуцлах шийдвэрийг 2022 онд гаргаж байсан. За хэдийгээр шашны байгууллагын одоо энэ бүртгэлийг цуцлах нь хуулийн этгээдийн бүртгэлээс одоо төдийлөн ялгаатай биш ч гэсэн мэрэгчлэнүүд энэ одоо үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх нь тэдний үйл ажиллагааг үр дүнтэй зогсоох арга хэмжээ болж чадахгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байгаа. За өөрөөр хэлбэл засгийн газар бүртгэлээс цуцлагаас илүү одоо хатуу арга хэмжээ авч иж эдгээр
бэлгэлийн үйл ажиллагааг одоо зогсоох ийм боломжтой болно гэж мэрэгчлэнүүд харж байна.